Хизээний цагтын томоохон дайн болоод ирэх юм бол монголчууд нэг талыг сонгоно. Манай хөрөнгүүдийг англичууд зарцаах юм байна. Тэгээ ямар нэг улс төрч сангийн яам Монгол банк дээр ажиллаж байгаа хүн байгаа юм бол заяа. Таньдаг юм бол тэр хүн лөө зүгээр энэ хэсгийг явуулчих. Англид байгаа хөрөнгүүдээ хурдан шиг зараарэ. Төв банкны сангийн яамны мөнгө Англид байгаа юм бол татаарэ. Хууль мөрддөг, хулгайч болдоггүй оронд мөнгөө байршуулах ёстой юм байна шүү. Европын улс төрчнөр амжилтанд хүрлээ. Европын улс төрчнөр фейлтлээ. За 2 хоногийн өмнө Ursula von der Leyen Европын их хурл дотор гишүүдүүдэд загинж ийсэн, чиглүүлж ийсэн сонсцгоо. Ukraine's need for the years 26 and 27 are around about 137 billion euros. За тоог санджээ те. Украинд хэрэгтэй мөнгө зүгээр эх 2 жилийн хугацаанд хэрэг мөнгө юм бэ гэх юм бол 137 тэрбум евро. Та өөрөө зүгээр ингээд төрөөрөө тооцоо үзчихээ би бол чадахгүй. Дэндүү их. За. Europe should cover 2/3. Бид нар тий 3/2-ыг төлсөн дээр бид нар одоо Ursula өөрөө төлөхгүй татвар төлөгчнөр төлнө. And this is not just about numbers. This is about strengthening Ukraine's ability to secure a real peace. За. Жинхэнэ их тайван энүүгээрээ дамжиж би болох боломжтой гинэ. Жинхэнэ их тайван. Инх тайвны өртөг Германы иргэн, Франц иргэн гих мэтчлэн 137 тэрбум евро. Тэр нэг юм урьдчилан хэлчихье guys. Энэ хангалтгүй дахиад гарч ирнэ. One that is just, one that is last. Шудраг урт хугацааны. За тэгэл НАТО-га ингээд хамруулсаар байгаа ингэсэн. За тэгээ өчигдөр орой өдөр шүнжэнгөө эднэр хурлцсан. Хурлахаас өмнө гишүүдүүд маш итгэлтэй, маш баавартай. За тэгээд Friedrich Merz сонсцгоо. Aus meiner Sicht ist das in der Tat die einzige Option. Миний зүгээс нь бол ганц явах ёстой зам юу юм бэ гэх юм бол ганц гаргалаа юу юм бэ гэх юм бол Оросын төв банкны мөнгийг булаах. Wir stehen im Grunde vor der Wahl europäische Schulden oder russisches Vermögen. За тэгээд бид нар тий сонголт хоёр сонголт байна. Нэг бол Европчууд бид нар асар их өрөнд орно. Эсвэл Оросын баялагийг ашиглана. Einzusetzen. Тэгээд өрөнд орцсон баачка болно. Эсвэл хулгайч болно. За. Für die Ukraine und da ist meine Meinung klar. Wir müssen das russische Vermögen nutzen im Übrigen. Тэгээд миний зүгээс Украиныг дэмжихийн тулд сонголт нь бол тодорхой. Бид нэр Оросын хөрөнгийг ашиглах ёстой. Хулгайч болох ёстой гэж байна. Es ist ja schon seit einer Woche jetzt endgültig immobilisiert. Das heißt, Russland kann ohnehin auf diese Vermögenswerte nicht mehr zurück. Тэгээд яагаад энийг авах ёстой юм бэ гэх юм бол тайлбарлаж байна. Яагаад гэх юм бол 7 хоногийн өмнө бид нар энэ мөнгийг угаасаа хязгааргүй хугацаагаар, мөнхийн хугацаагаар царцаацсан. Бид нар аль хэдийн булгаад авцсан гэж байна. Тийм учраас одоо энийг ашиглая. Greifen und dann sollten wir sie so, wie die Kommission es vorgeschlagen hat, auch nutzen, nämlich mit einem entsprechenden Darlehen, so dass wir die Ukraine dann, wenn es notwendig ist, auch für die nächsten 2 Jahre unterstützen können. Herzlichen Dank. За Ursula дутхгүй нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усүрэ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг
300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. Гэхдээ нүрийг хараараа жоохон эргэлзээтэй итгэлгүй харагдаж байна. We have to find a solution today. The President of the Council said, and I support him in that, we will not leave the European Council without a solution. За биднэрт өнөөдөр заавалчгүй шийдэл хэрэгтэй. Окей. Нэг шийдвэр гаргах ёстой. Тэгээ өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол шийдлэхгүй байна гэж байхгүй. Хэдүүлээ шийдэлтэй хүртэл хуралдана. Гişүүдийг хорж байна. Тэ. Нэг бол хулгайч болъё, нэг бол өрөнд ор. For the funding for Ukraine for the next 2 years, and the two options, one of them then has to be agreed in the year. Тэгээ хэдүүлээ аль нэгийг сонгох ёстой. За баяртай. Окей. Тэгээ аль нэгийг сонгосон бэ? Таад юу гэж бодож байна? За шийдвэрээ тэгээ танилцуулсан. Харцгаа. Good morning. I should better say we all share one clear goal. Өглөөний мэнд хэдүүлээ бүгдээрээ нэг зорилготой. A just and lasting peace for Ukraine. That was the motto of the discussion today. So we gathered with a clear objective to address Ukraine's pressing financing needs for the next 2 years. За бидний зорилго бол тодорхой. Шудраг, урт хугацааны тогтвортой инх тайван тийм учраас өнөөдөр өчигдөр шүнжигээ хурдлаа. And I'm very pleased to say we made it. За тэгээд шийдвэртээ хүрсэн гэж зарлах нь айгу таатай байна. We have secured an agreement that we can deliver on the financing needs for Ukraine for the next 2 years. За тэгээд ер нь бол санхүүжилттэй эх 2 жилийн хугацаанд шийдэгдсэн. As you know, the Commission had proposed two solutions, both legally sound. За тэгээд манай холбоо хоёр санал өргөн барьсан, хоёулаа хуулийн зүгээс асуудалгүй, хуулийн дагуу Both technically feasible. On one hand, we proposed EU borrowing on the market, and on the other hand, we had developed the reparations loan. За тэгээд нэг бол өрөнд орно, нэг бол хулгайч болно. Very important was in our discussion that last week already on Friday, we had sent a very clear instruction. За тэгээд нэг юм тодорхой өнгөрсөн 7 хоног хэдүүлээ угаасаа нэг мэдээлэл маш тодорхой гişүүдүүд хэлсэн. Political message by immobilizing the Russian assets in the European Union over the long term. So that message was very clear. Тэгээд ер нь өнгөрсөн 7 хоног хэдүүлээ Оросын мөнгийг хугацаагүй зарцаасан. And building on that, we today had then agreed to find a solution for the financing of Ukraine in the next 2 years. The member states have agreed to finance the Ukraine through EU borrowing. Тэгээд гişүүдүүд юу шийдсэн бэ гэх юм бол бонд гаргаж өрөнд орсноороо зээл авснараа Украиныг санхүүжүүлнэ гинэ. On the capital markets. Хөрөнгөний зах зээл дээр хувийн хэвшлээс мөнгө босгон гинэ. Хүүгийн төвшин тодорхойгүй. Тэгээд нэг сонирхолтой юм заяа. Та нар заяа ийшээ мөнгө зээлэх үү? Төсөөлөө үзье. Ингээ харагч чинь те. Европын холбоо хэрүүл хийж байна. Бутрах магтал маш өндөртэй. Гişүүдүүд хоорондоо алцаад байна. Тэ. Дональд Трамп өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол Европыг аврах ёстой. Яаж аврах юм бэ гэх юм бол дөрвөн гişүүнийг Европын холбооны гişүүнийг холбооноос гаргачих. Тэгээд Украин угаасаа энэ зээл дээр дампуурал зарлана. Европын батлан даалт байгаа заяа. Гэхдээ тэр батлан даалт байсан ч заяа 2 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа та юу гэж бодож байна? Энэ мөнгийг эрүүлээ авах боломж байгаа юу? For an amount of 90 billion euros for the next 2 years. We will do this by way of enhanced cooperation. За тэгээд 90 хэдэн тэрбум доллар зах зээлээс зээлнэ. Тэгээд энэ мөнгийг Зеленский дүгнэ. За. Ursula von der Leyen ялагдсан. Окей. Баг жижиг гишүүн эсэргүүцэж байгаа хүмүүс нь ялсан. Тэгэхэд энэ юу үзүүлж байна гэх юм бол Европын холбоо элитийн одоо задарсан байгаа.
Окей. Албан ёсоор задраагүй, албан бусаар аль хэдийнэ задарсан. Тэ. Одоо гишүүн орнууд дундуур Словак, Унгар, Итали, Австри, бодохгүй Польш ерөөдөө энийг эсэргүүцэж байгаа. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол хэдийн хэмжээний батлан даалт гарах юм бэ? Тэ? Яагаад гэх юм бол энэ угаасаа эргэж ирнэ. Энэ зээл угаасаа Украинаас гарч ирэхгүй, Оросууд энэ зээлийг угаасаа хизээж төлөхгүй. Тэ? Тэгэхээр энийг яаж төлөх юм бэ гэдэг чинь одоо гишүүн орнууд, ерөнхий сайд нь, ерөнхийлөгч нь гих мэтчлэн өөрийнхөө ард түмэн дээр очиод окей, энэ 90 тэрбум доллароос та нар ард түмэн минь 40 тэрбумыг эргүүлэн төлөхөөр болсон байна шүү. Гэх юм бол та дараагийн сонгуульд дээр яах вэ? Тэ? За тэгээд Ursula алгадууллаа. Европын холбоо ялагдсан. Тэгээд хин ялсан бэ гэх юм бол Виктор Орбан. Тэгээ энд бичсэн байна тий. За бид нар юу ч гэсэн дайныг зогсоож чадлаа. Ягаад гэх юм бол улсын төв банкны мөнгийг хулгай хийнэ гэдэг чинь санхүүгийн дайн гэсэн үг тий. За тэгээд ерөнхийдөө манай Унгар улс айгүй их өрөнд орох байсан. 24 гишүүн орн энэ мөнгөн дээр батлан даалт гарах ёстой. Тэгээд шүүхтэр угаасаа ялагдана. За тэгээд Унгар, Словак, Чех гих мэт шин ерөөхдөө эсэргүүцээд тэгээд бидний хүүхдүүд бидний ач зээнэрт одоо нөө зээл мэйлийн дарамт авчирхааргүй болсон. За тэгээд Виктор Szerintem befagyasztott orosz vagyon ugye az halott. За шал өөрөө нэрхтээ тэгээд. За энэ Оросын хөрөнгийг булаагаад аав хулгай энэ бол байхгүй болсон өгсөн. Энэ санаа, энэ төсөл байхгүй. Tehát tegnap este úgy láttam, hogy van elegendő ellenző ország. Тэр өчтөр юу харагдсан бэ гэх юм бол гишүүн орнуудаас эсэргүүцэж байгаа хангалуун гишүүдүүд байгаа юм байна. Ahhoz, hogy összeálljon az a mennyiségű szavazat, amit itt úgy hívnak, hogy blokkoló kisebbség. Tehát szerintem ez egy halott ügy. Тэгээ энэ хуулийн санааг тэр чигээр бид нэр зогсоож чадсан. Тийм учраас энэ дахиж гарч ирэх. Lehet, hogy még egyszer nekifutnak, de semmi esély arra, hogy erre többség legyen. За эдгээр дахиад тийм төсөл юм уу санаа оруулж ирж магадгүй. Гэхдээ тэд нар бол 66%, 100%-ийн санаа дэмжлэг авч чадахгүй. Тийм учраас энэ Tehát azt hiszem, hogy ez lekerült a napirendről. Bár lehet, hogy utóvét harcok még történnek, de azt hiszem, hogy ennek vége. Тэгээ энэний дараа тийм Европын холбооны янз бүрийн албаны дарга марга ингээд тий маргалт нь хэрүүл хийх нь ойлгомжтой. Дотоодын дайн үргэлжлэн одоо Европын холбоо дотор. Гэхдээ энэ асуудал бол дуусна. Újra kell kezdeni az egész kérdésnek az áttekintését, hogy akkor hogyan tovább. Olyan közös hitelt tudna támogatni. За тэгээд ер нь бол яаж үргэлжлэхийг эргүүлээ харах хэрэгтэй. За хэвлэл мэдээллийн одоо юу асууж байгаа юм бэ гэх юм бол за одоо зээл авахар шийдсэн байна. Унгар улс тэгээд энэ зээлэн дээр батлан даалт мал. Ahol Magyarországnak és Szlovákiának nincs pénzügyi felelősségvállalása, állítólag van ilyen forgatókönyv az asztalon. Még nem tudjuk, hogy a meghalt, befagyasztott vagyon helyett milyen más javaslatok jönnek elő. Én is hallottam sok mindent. Beszéltem olyan emberek, akik közel vannak a tűzhöz. Тэгээд олон төрлийн санаанууд явж байгаа. Тэгээд тэр ингээд яг тэр хэрүүл тэр галын голомтод ойрхон байгаа хүмүүсээс олон төрлийн юм сонссон. Инээж өгж штэ. De egyelőre senki nem vállalkozott arra, hogy azt mondja, hogy a meghalt koncepció helyett egy új érkezik majd. Magyarországon az alkotmányos helyzet nagyon világos. Van az alkotmányban egy szakasz, amelyik azt mondja, hogy a magyar kormány olyan hitelfelvételhez, amely Magyarország számára fizetési kötelezettséget teremt. За тэгээд нэг юм ойлгомжтой. Манай Унгар улсын үндсэн хуулийн дотор нэг заалт байгаа. Унгар улс зээл авах юм бол тэ тэр Унгар улс эргүүлэн төлөх ёстой. Тэ өөр улс төлөхгүй. Өөр хүний зээл нь батлан даалт хамтран зээлтэгч болох үндсэн хууль дотор хоригдсон. Csak parlamenti felhatalmazással járulhat hozzá. Nekem ilyen felhatalmazás. Тэгээд тиймэрхүү батлан даалт юм хамтран зээлтгчээр орох юм байгаа юм бол манай их хурл дотор орох ёстой. Тэгээд их хурл дотор угаасаа хүн болгон татгалцсан. Тэ. Надад тийм өөр миний эрхүүд надад байх. Felhatalmazásom nincs, és nem hiszem, hogy valaha Magyarországon bármilyen miniszterelnök felhatalmazást kap a parlamenttől arra, hogy eladósítsa. Унгар эсэргүүцэн мөнгөний өгөхгүй, батлан даалт хийхгүй, Словак тэхгүй, Чех тэхгүй. Италичууд бас эсэргүүцэн. За тэгээ энэ 97 хэдэн тэрбум ерөнхийдөө бас фейлдэх магадлал маш өндөртэй. За тэгээ Европын холбооны гишүүн бус орн хаанах юм бэ гэх юм бол Англи улс. Тэгээ Keir Starmer хууль мойл ер нь ерөөсөө хамаагүй.
сонсцгоо. Энэ дураг юу хийсэн бэ? Today, Mr. Speaker, I can announce that we're issuing a licence to transfer £2.5 billion from the sale of Chelsea Football Club. That's been frozen, those funds, since 2022. Роман Абрамович олон жилийн өмнө 20 илүү 15 жилийн өмнө юу FC Chelsea клубыг худалдаж авсан. За. Украины дайн эхэлснийхэн дараа Роман Абрамович юу хийсэн бэ гэх юм бол тэр клубыг зарсан. 2.1 хэдэн тэрбум паундаараа. За. Хэний өмч юм бэ? Роман Абрамович. Худалдаж авсан юм уу? Авсан. Худалдаж авах үедээ Английн засгийн газар гих мэд шин зөвшөөрөл өгсөн үү? Зөвшөөрөл өгсөн. Гэрээ хилцэл төлбөр тооцоо хуулийн зүгээс төгс буюу хуулийн дагуу төгөлдөр байсан уу? Yes, байсан. А зарах нь тэр хувийн хөрөнгө мөн үү? Ирэх нь хэн байгаа юм бэ гэх юм бол Роман Абрамовичд байгаа. А тэгээд хувь хүн окей. Хувь хүн the GB өөрийнхөө хөрөнгөө зарч болдог. Гадаад орон руу ингээ хөрөнгө олт хийж болдог. За тэр ингээ хуулиараа зохицуулттай. А гэхдээ чиний засгийн газар Англи улсын дургуй хүрэгчих юм бол иргэн чи хөрөнгө алдах юм байна. Англи руу хөрөнгө олт хийх юм бол, англитай мөнгөтэй юм бол, англитай данстай юм бол, англитай хөрөнгөтэй юм бол, англи одоо байр авна уу, машин авна уу, данстай байна уу, хөл бөмбөгийн клуб авна уу? Одоо Manchester City хин эзэмшдэг юм бэ те. Одоо энэ том клубуудын цаад эзэн хин бэ гэх юм бол данаа гадныхан араб гих мэд шин. Одоо эдгээр бүгд нэг харж байгаа. Тэ? Эднэрийг одоо ингээ мөнгө нь байхгүй хүнд байдалд ороод эхлэх юм бол. Тэгээ унсан хүүхд ойлгохгүй шүү. Эднэр эзгааргүй ойлгох юм байна. Тэгээ дараа хулгайч болчихдөг юм байна. My message to Abramovich is this: the clock is ticking. Honour the commitment that you made and pay up now. And if you don't, we're prepared to go to court so every penny reaches those whose lives have been torn apart by Putin's illegal war. Путины дайн хувь хүний асуудал болж байна. За тэгээ энэ үр дүн айгүй ойлгомжтой. Эцэг нэг цагтын томоохон дайн болоод ирэх юм бол монголчууд нэг талыг сонгоно. Манай хөрөнгүүдийг англичууд царцаах юм байна. За тэгээ ямар нэг улс төрч сангийн яам Монгол банк дээр ажиллаж байгаа хүн байгаа юм болцоо юу. Эсвэл таньдаг юм бол тэр хүн лөө энэ зүгээр энэ хэсгийг явуулчих. Англид байгаа хөрөнгүүдээ хурдан шиг зараарэ. Төв банкны сангийн яамны мөнгө Англид байгаа юм бол татаарэ. Окей? Хуулийг мөрддөг тэ? Хууль зөрдөг хулгайч болдоггүй оронд мөнгөө байршуулах хэрэгтэй юм байна шүү. За. Англичуудад баяр хүргэе. Keir Starmer бол хулгайч болохоо шийдсэн байна. Европчууд, Европын холбоо хамтдаа хулгайч болохоос өөрийнхөө аварсан юм байна. Тэгээд одоо юу болохыг хэдүүлээ харцгаая. Тэгээ миний таамаг юу байх юм бол 90 тэрбум бүтлгүүднэ. Тэгээд тэр 90 хэдэн тэрбумын зээл бүтлгүүцснийхэн дараа тэр Европын холбооныхан яаж магадгүй. Яаж ч